Өнөөдрийн урдан газарганы уралдааны 4-5 дээр гараад ирсэн уршилж байгаа харагдж байгаа шиг байна. За Төв аймгийн Баян цагаан сумын Сэдвэржийн Бүтэн дэвтэр зэрэгтэй тун ажиллан газар гараад ирсэн байна. За Бор азраг Хөвсгөл аймгийн Уяас Тавгийн Мөнхбаатарын Бор азраг Төв аймгийн Алтан мулаг сумын Уяас Дугуйжмын Амзаргийн Хээр азраг хоёр энэ хамгийн наадлын үзүүрийг аваад гарч иж байгааг таавхан харж байна. За энэ бол Хөвсгөл аймгийн Харьяат Тавгийн Мөнхбаатарын Бор гэж Онон мандагийн унган сайхан Бор азраг улсын их хоёр наадмын газарганы уралдааныг хөтлөөд гараад ирсэн уршилж байгаа харагдж байгаа. За Хул азраг Баян Онгор аймгийн Баян овоо сумын Уяас Цэндийн инхтайвны хурдан Хул азраг өнөөдрийн төрийн их хоёр наадмыг азрагны уралдааныг тэр цаатлаар хөтлөсөн бол Төв аймгийн Баян цагаан сумын Уяас Аман мөнхийн Ууган баярын Онгор азраг ард дээр гараад ирсэн байгаа харагдж байна. Наадлын эдэн азрагын дотор Өвөр ханга аймгийн Уяас Бүрэн Бацаахны Бор азрагтай тун ажиллан Бор байна. Энэ хамгийн наадалд байгаа номер нь хийсэд байгаа Бор азраг бол Дорнод аймгийн Харьяат улсын алдарт Уяас Чонон Сэдэд хүний адууны ихтэй Ховд аймгийн Цэцэг сумын Уяас Монгол улсын хөтөлбөрийн баатар хүний гавьяа дэмж Нажингийн Баасан живийн Бор азраг байна. За ингээд Тавгийн Мөнхбаатарын Бор азраг улсын их хоёр наадмыг хөтөлж эхэллээ. Тавгийн Мөнхбаатарын Бор азраг Ховд аймгийн Цэцэг сумын Харьяат Монгол улсын хөтөлбөрийн баатар хүний гавьяа дэмж Нажингийн Баасан живийн Бор азрагыг алдарт Уяас Синдбаатар виж Уяас олгыг нь тааруулсан эхнийхээ хэдэн азарган дээр өнөөдөр ээлжилээд гарч ирээд огсон харагдаж байна. За энэ Ховд аймгийн Буян сумын Уяас Ширчин живийн инх сайхны халтар гэдэг азраг тэр хамгийн наадал гараад ирсэн улаан хувцастай хүүхэдтэй зайдан хүүхэд унсан хээр азрагаа үзэгчтэй. За ингээд азрагны уралдааныг яахан уршилж одоо харуулъя. Төв аймгийн Алтан мулаг сумын Уяас Дугуйжмын Амзаргийн хул хээр азраг Арваатаар байна. Ховд аймгийн Алтай сумын Уяас Торгоны зам компани Сэдвийн ам төмрийн хүрэн алсан азраг Тод Шарав комитетийн хүүхэдтэй наадалд байна. За ингээд Хөвсгөл аймгийн Харьяат Мөрөн сумын Харьяат Тавгийн Мөнхбаатарын Бор азраг хөтөлж ичээ. Дорногов аймгийн Замын Үд сумын Уяас Мөнхбаатарын Бор азраг аман үзүүн дээр юм шиг байх юм. 3 дээр байна Мөнхбаатарын Бор азраг. Төв аймгийн Баян цагаан сумын Амар мөнхийн Ууган баярын Онгор азраг 3 дээр. Дорногов аймгийн Замын Үд сумын Мөнхбаатарын Бор азраг дотгошоо орж болохгүй байгаа маа. Тавгийн Дорноговын Замын Үдийн Мөнхбаатарын Бор азрагын цээж нэмнэтэй Бор азрагны байгаа. За 5 дээр гараад ирсэн цэнгэр хувцастай хүүхэдтэй хээр азраг байна. 6 дээр Ширчин живийн инх сайхны халтар азраг байна. За 7 дээр Төвдөнгийн Мацоожийн уяаны хул азраг, 8 дээр Ган зөргийн хул хээр азраг. За ингээд өнөөдрийн хурдан азрагны уралдааныг хөтөлж байгаа сайхан Бор азрагыг манай зурлаачин дунд харуулж байна. Улаанбаатар хотын Уяас Эрдэм сайхны хурдан Бор азраг. За энэ Эрдэм сайхны Бор азрагыг Сондог дөржийн Сүхбаатар Уяас үйсэн Улаанбаатар хотын Уяас Эрдэм сайхны Бор азраг хурдан азрагны уралдааныг хөтөлсөн жоохон ойртож болтгоо магтана. Аман хүзүүн дээр нь Тавгийн Мөнхбаатарын Бор азраг за очбор гэж одоо Шүтлэн Төв аймгийн 90 жилийн даага харагдаад Шүтлэн улсын нааданд харагдаад Эксал улсын нааданд Арваатар тавьсан Төв аймгийн Баян цагаан сумын Амар мөнхийн Ууган баярын Онгор азраг 3 дээр Өмнө Говь аймгийн Дорногов аймгийн Замын Үд сумын Мөнхбаатарын Бор азраг 4 дээр за 5 дээр юм азраг явж байгаа мэдгэдэггүй 6 дээр Чойжин живийн инх сайхны халтар азраг 7 дээр Хонгор азраг 8 дээр орж ирж байгаа Эрдэнэ жилийн мандагийн уяаных байгаа Бор азраг энэ өнгөрсөн жил нөгөө Алтан гэрлийн Матбаатарын Бор азраг байх шиг байх юм. За ингээд жаахан харагчлаа. За очбор бол одоо ингээд аман хүзүүн дээрээ Эрдэм сайхны Бор азраг хөтөлсөн 3 дээр яваа Хонгор азраг цагаан хувцастай хүүхэдтэй Хонгор азраг 3 дээр гараад ирсэн байна. За жоохон дотгочлоод ордод уршлаад байгаа. Жоохон дотгочлоод уршлах арга байна уу? За ингээд хурдан азрагны уралдааны өнгөний азрагнууд бол гараад ирсэн. Эрдэм сайхны Бор азраг, Мөнхбаатарын Бор азраг, за энэ арын азрагнуудаар Бацаахны Бор азраг байна. За энэ азрагнууд дотор Аранга аймгийн Өндөр улаан сумын Шарав жимцэн Надамж унагийн халт азрагны цаатлаар Даваахуу мандагийн Онгор халт азраг, тэрний цаатал Төв аймгийн Сумбатын Самбуугийн Батбаржийн халт азраг. Энэ арын 3 азраган дээр гарч ирж байгаа тэр Гуултай аймгийн Сусар урмын Баттулгын дээр азраг байна. За тэргүй Онгор энэ дунд бол цээж нэмнэтэй юм. Тэрний урд бол Одонбаатарын айлын азраг байна. Тэрний урд бол улаан цагаан хувцастай хүүхэдтэй тэрлэлөө чиглүүлээрэ. Давуудэржийн Шунхар зайд ард нь Одонбаатарын айлын ард нь тэргүй Онгор байна. За ахиад урдлынхын азрагнуудыг одоо харуулъя. 535 номертой сайхан хээр азрагныг 10 гарнадаар гараад ирсэн уршилж байгаа харагдаж байна. 535 номертой хээр азраг. За энэ Завхан аймгийн Яруу сумын Бун хүүгэн Эрдэнэ далайн хээр азраг байна. Аймгийн алдарт байж Хуйгийн сарангуугийн үйсэн Эрдэнэ далайн Бун хүүгэн Эрдэнэ далайн хээр азраг. За ингээд одоо шүүгэр зэр Давуудэржийн шүүгэр зэр Сүхбаатар аймгийн Асгад сумын Уяас Дугрын цогын унган адуу урд талд нь Чойжин живийн сайхны алт азраг. Энэ наагур 1018 номертой сайхан Бор азрагын урдлын хэдэн азраган дээр хамгийн наадлаар гараад ирсэн уршилж байгаа харагдаж байна. Энэ Баян жаргалын Баттүрийн халуун азраг, Төв аймгийн Угтаа сайдын сумын Уяас Баян жаргалын Баттүрийн Дүнжин гарвын наадан соёлын төрөлдөг алдар азраг Наран Хонгор энэ наагур гарч ирлээ. Энэ Наран Хонгор явж байна. Ард талд нь тэргүй Хонгор байна. Урд талд нь Дүнжин гарвын төрөв Баттүрийн одоо халуун байна. Энэ Сүхбаатар аймгийн Халзан сумын Гомсрынгийн унган адуу ийм одоо урд азраг шовгөр зэр урд талд нь байна. За уршлээ. Урдлын хайт азраган дээр нэг очиод харуулъя. За ингээд өнөөдрийн Монгол төрийн наадмын азрагны уралдааныг 907 номертой мордсон Эрдэнэ сайхны Бор азраг хөтөлсөн. За ард дээр шар цамцтай хүүхэдтэй 879 номертой
сайхан хүрэн газар гараад ирсэн. Энэ бол Хөвсгөл аймгийн Дарайлан сумын уяаж Гордоогийн дээр чүрийн хүрэн газаргаа үзэгчтэй. Гордоогийн дээр чүрийн хүрэн газарыг одоо 3 дээр гараад ирсэн байгаа. Энэ хамгийн надлаар яваа ногоо өвчтөй хүүхэдтэй хуудасраг харагдж байна. Энэ Хөвсгөл аймгийн их усмын Дэнзэнгийн инктерийн уул гэдэг газарыг энэ ч одоо 4 жилийн өмнө хотын хурдыг хөтлөөд өнгөрсөн жил улсын наадмыг хөтлөөд байсан. Энэ газарыг одоо яг хэвээрээ байна. За тэр өнгөн дээр цагаан өвчтөй хүүхэдтэй 1003 номертой юм уу да. Сайхан цагаан хонгор газар гараад ирсэн. За жоохон ордчих. За 3 дээр Монгол хээр гараад ирсэн байна. Дүү хээр нь гараад ирсэн байна. Дүү хээр 3 дээр гараад ирсэн. Төв ангийн Сэргэлэн сумын уяаж Баттулгын Сүхбаатарын дүү хээр гэдэг газар 3 дээр гараад ирсэн. Монгол хээр хараахан харагдахгүй байна. За очбор байгаа. За 879 номертой өрөөр Монгол хээр 6 дээр гараад ирсэн байна үзэгчтэй. Начингийн баасан жимчийн борооцоргын урд дээр Монгол хээр явж байгаа харагдж байгаа шүү байна. За ингээд Эрдэнэ сайхны борооцорг гараад хөтөлсөн. Жаахан ордчих. За энэ Улаанбаатар хотын уяаж Эрдэнэ сайхны борооцорг гараад хөтөлсөн. 1009 номертой сайхан борооцорг цагаан газар энэ өмнөг байнгын цогцтой сумын уяаж Хүүгийн Нүмбаярын хонгор газар байхаа та 1009 номертой цагаан газар байгаа. 3 дээр Төв ангийн Сэргэлэн сумын уяаж Баттулгын Сүхбаатарын дүү хээр газар яваа. 4 дээр Цэнхэр өвчтөй хүүхэдтэй хээр газар. 5 дээр нь Монгол хээр, 6 дээр Лавгийн Мөнхбаатарын бор, 7 дээр Хүрээ газар байна. За 8 дээр орж ирж байгаа Начингийн баасан живийн одоо хурдан бор газар 8 руу ороод ирсэн байгаа харагдж байгаа шүү байна. Хөвсгөл аймгийн их усмын Дэнзэнгийн инктерийн уул газрын наадалд ногоо өвчтөй хүүхэдтэй ард дээр нь Турганы замын ган төмрийн Хүрээ газар, түүний ард дээр Наран хонгор байна. За Наран хонгор Хуултай аймгийн Дарив сумын уяа Сосор урмын Баттулгын дээр газар хоёр энэ ард дээр гараад ирсэн байна. Тэргүй хонгор яг ард дээр нь байгаа харагдж байгаа шүү байх юм. За Төв ангийн Баян цагаан сумын Амар мөнхийн ууган баярын хонгор газар тэгээд ард дээр нь Дундгын сайн цагааны Пэлчиг Уданбаатарын хонгор газар тэр цаатлаар нүүдлийн хонгор газар байх шиг байх юм. Ард тал дээр нь Төв ангийн Сэргэлэн сумын Палмын гөлгөөгийн буурлахтай газар байна. Түүний ард талд нь хариу газар Төв ангийн Угтаа сайтан сумын Баттарын хариу газар байна. Аршиж яхан сууч. За өнгөний хоёр дээр нэг очио. За өнгөний хоёр дээр нэг очиод сайхан одоо зэрэгч. Өнөөдөр зүгээрээ зэрэгцээд явхад бол одоо тун зүгээр юм байгаа мүзэгчтэй. За ингээд хурдан газарганы уралдааны өнгөн дээр үгүй энэ одоо Дундгой аймгийн Хулт сумын Бандигийн баяр сайхны хүрээ зэрэг 4 дээр гараад ирсэн явж байгаа шиг байх юм. За жоохон ойртой жоохон харалтаа шивдэ. За ингээд дүү хээр аман хүнзэн дээр гараад ирлээ. Төв аймгийн Сэргэлэн сумын уяаж Баттулгын Сүхбаатарын дүү хээр гэдэг газар Сүхбаатар аймгийн Төвшин ширээ сумын халах гушууны гол төрсөн ийм одоо хурдан унаг өнөөдрийн Монгол төрийн халахын наадмыг одоо хөтлөө гараад ирсэн байна. Өмнөг аймгийн Цогцтой сумын уяаж Хүүгийн Дүнбаярын хонгор газар баха. Энэ хонгор газар бол өнөөдөр одоо хурдан газарганы уралдааны хөтөлсөн гараад ирсэн байна. За хэрэгчлээ. Тэр 3 газартай сайхан зэрэгцээд явъя. За Баттулгын Сүхбаатарын дүү хээр улсын наадамд шүтлэх цаалан хоёр дараалаад аригдсан. За 3 дээр яваа Ховд аймгийн Цэцэр сумын уяаж Начингийн баасан живийн бор газар, 4 дээр Дундгой аймгийн Хулт сумын Бандигийн баяр сайхны хүрэн газар, 5 дээр Монгол хээр, за 6 дээр Хул газар яваа. 7 дээр Лавгийн Мөнхбаатарын бор, 8 дээр Мөнгөн шагаан залуу халтар газар орж ирлээ. Төв аймгийн Дэлгэр хаан сумын уяаж Мөнгөн шагаан залуу халтар, 9 дээр Лавгийн Мөнхбаатарын бор, 10 дээр Давуу дэржийн шүүгэр дээр, 11 дээр Загдажгүй мэд сайхны хээр газар, 12 дээр Хөвсгөл аймгийн их усмын Дэнзэнгийн инктерийн уул, 13 дээр гараад ирсэн сайхан хүрэн газар бол Ховд аймгийн Алтай сумын уяаж Ган төмрийн хүрэн газар. За 13 дээр Ховд аймгийн Дарив сумын уяаж Сосор урмын Баттулгын дээр газрыг Сүхбаатар аймгийн Халзан сумын уяаж Эрдэнэ далайн Эрдэнэ үлэг байсан. Энэ бол Сүхбаатар аймгийн Халзан сумын уяаж хэний Бацрангийн өмнгөн адуу ийм одоо хурдан газаргаа. За ард дээр Наран хонгор гараад ирсэн байна. Тэргүй хонгор түүний ард дээр байна. Ахаад ард дээр нь бор газар гараад ирсэн байна. За Хөвсгөлийн хариу газаргын арын хитэн бөөн дээр орж ирлээ. Пэлчигэн Уданбаатарын хариу газарганы цаагаараа Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уяаж Төвдөн дөржин Болбаатарын хурдан хариу газар гараад ирсэн. Төв аймгийн Сэргэлэн сумын уяаж Палмын гөлгөөгийн буурал тухтай газар гараад ирсэн байна. За энэ хитэн газар за Дэнзэнгийн инктерийн уул гэдэг газар шиг үзэхтэй хамгийн наадлын. За Загдажгүй мэд сайхны Төвгөр хээр гэдэг газар дээр уршиж ажиллаа. Энэ 3 хитэн бөөн газарганы өнгөн дээр нь яваа газаргнууд за уршлаа. За ингээд уршлаад харуулъя. За Улаанбаатар хотын Сонгон найрхан дүүргийн 21 дугаар орны уяаж Цагдаагийн хөтлийн шар газар байна да. Дорнот аймгийн Баян Дүмэн сумын унган адуу да. За Сүхбаатар аймгийн Халзан сумын Баттултын унган адуу, Ховд аймгийн Мянгат сумын уяаж Загдажгүй мэд сайхны хээрээс өнгөрсөн жилийн зүүн бүсийн дан шиг уяажтай холбооны 20 жил улсын наадмын гуравт харагдсан. Мөнгөн шагаан залуу алтраас заргын нийслэлийн алдарт байж Ханбаатарын буян тогтгоо хийж байгаа цаатал дээр нэр их хөвгөлтэй зэр дасрах. Давгагийн Давгдэрч Тодмандагийн шүүгэр зэр дасрах. Хамгийн цаатлаар нь яваад Хуултай аймгийн Дарив сумын уяаж Сосор урмын Баттулгын зэр дасрах. Сүхбаатар аймгийн Халзан сумын уяаж Батцран гэж онгомрохын одоо унган энэ зэр дасрах энэ жилийн хувьд онцгой сайхан байгаа. Өнгөрсөн жил зүүн бүсийн ашигт харагдсан. Даваа хүүгийн Баян Батлын Наран хонгор гэдэг газарганы наадлаар өвшиллээ. Дэнзэнгийн инктерийн хул газар тэр цаатлал тэргүй хонгор байна. За арын хитэн ширтэнтэй хүүхэдтэй хүрэн газаргнуудыг харуулаарай. 858 879 номертэй сайхан хүрэн газарг хамгийн наадалд одоо урагшлаад байгаа шар хувцастай хүүхэдтэй 879 номертэй хүрэн газарг бол Хөвсгөл аймгийн Дарайлан сумын Гордоогийн дээр чүрийн хүрэн газарг наадлын ширтэнтэй хүрэн газарг нь одоо
Энэ хувьд анги алтаа сумын турганы замын төмрийн уралсраг цааталтны халуун газар өнгөрсөн жилийн төрийн хоёр над нэгцаалан харагдсан Дундгой ангийн сайн сарын сумын Бэлжигэн Удамбаатарын халуун газар 994 номертэй нүүдлгэн ширэг газар гараад ирсэн байх шиг байх юм даа ч одоо. За нүүдлгэн ширэг газар мөнгө Сүхбаатарын ангийн Асгад сумын оюугийн мөнгөтийн ширэг халдсан газар ороод иржээ. Хонгор халдсан газар. За ингээ урьдчилъя. Өнгөнийхөө хэдэн газарган дээр очиё. За ингээд өнөөдрийн урдан газарганы уралдааны Асгадын оюугийн мөнгөтийн ширэг газар. За ингээд өнөөдрийн урдан газарганы уралдаанд Ховлтой ангийн Дарив сумын уяас Сосрогмын Баттулгын урдан зээр датаг энэ гараад ирсэн ганцаараа явж байна. За энэ зээр датаг бол одоо Сүхбаатарын ангийн Халдсан сумын Онгон бүрэгд Батцангийн өнгөн адуу. За энэ бол одоо хурдан газаргаа өнгөрсөн дүнжин гарав цоё газаргаа харигдж байсан ийм газар байгаа. За өнгөний хэд дээр нэг очиж. За өнгөний хэд дээр нэг очив. За Монгол төрийн их баяр наадмын газарганы уралдааныг Төв ангийн Сэргэлэн сумын уяаж Баттулгын Сүхбаатарын дүү хээр газарыг хөтөлжээ. За шүтгэн төрийн наадманд харигдсан их цаалан харигдсан соёолон газарыг арайхан харигч чадаагүй. За хачиг газарыг хутгтын хурдад харигдсан. За энэ бол одоо хурд газар аман хүзүүн дээр нь Өмнөг ангийн цэцэг сумын хүүгийн дүмбэрийн хонгор газар баха. Гурав дээр нь Ховд ангийн цэцэг сумын харьяат Монгол улсын хүний гадаадмт Начингийн маасан жимбэр газар бол Дорн таймгийн харьяат улсын алдарт чонон сэтгэдэг хүний адууны ихтэй ийм газар юм байгаа. Өөр хангаа аймагт энэ жил төрүүлсэн улсад их цаалан харигдсан. Дөрөв дээр энэ хүрэн газар дүнжин гарвын урд уралдаан соёолон харигдсан Дундгой ангийн хурд сумын Бандигийн баяр сайхны хүрэн газар баха. Лав хүчрийн хүрэн газар өчигдөр их цаалан төрүүлээ шүтлэн 8 дээр уралдаг залуугийн лав хүчрийн хүрэн газар би бараг л мөн байх гэж бодож байна. За Монгол улсын баян хэмжээний улсын алдарт Цэрэн дэшин Чамбал сүрэнгийн адууныг 5 дээр Монгол хээр газар бай. За идэрхэн залуу азаргнуудтайгаа 12 хүрсэн ч гэсэн ах нь хурдан хിവэрэ байгаа шүү гэдгээ аргагүй нэг харууллаа да. Хэртэй уралдана гэдэг чинь харин нэг хизээний энэ бүтшгүй ажил юм биш үү? Энд ч одоо үнэн хурдан байгаа азарг байна. За ингээд арын азаргнууд харуулъя жаахан сууя. Жаахан ордож жаахан суучих хэрэгтэй. За ингээд 6 дээр Говьлтай аймгийн Дарив сумын Сосрогмын Баттулгын зээр газар орж ирлээ. За энэ зээр газар 7 дээр Даваа хүүгийн Баян Баттын Наран хонгор, 8 дээр Дундгой аймгийн уяаж Дэмжиг суудлын Эрволтын Тэргүүн хонгор, 9 дээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уяаж Төвдөн Дөржинбол Баатрын халуун газар 9 дээр гарч ирлээ үзэгчтэй. За энэ галгархнаа. Одоо түүмэр шатлаа 10 дээр энэ арын газарыг харуулъя. Завхан аймгийн Яруу сумын уяаж Дасцүгийн Давдэрж Тодманлагийн Чүүгэр зэр Сүхбаатарын аймгийн Асгад сумын Дугрын зүгээр явна гадуу 11 дээр Ховд аймгийн Мянгат сумын Загдаживын Мэд сайхны хүрэн газар 12 дээр Ахаа жижиг хүрэн газар 13 дээр Мөнгөн шагаан залуу халтар 14 дээр Одонбаатарын халтар газар гэсэн энэ 14 газарыг явж байна. За дотор талаар нь ахаад нэг суучих. За энэ наан яваа жижигхэн хүрэн газар 800 хэдэн номертэй Хөвсгөл аймгийн Дарайлан сумын Гордогийн дээр жирүүгэн хүрэн газар байна. За энэ 14 газар ингээд саллаа. 837 номертэй сайхан хүрэн газараа өнгөнийхөө хэдэн газаргаар 13 4-өөр одоо явчих удаа Гончгийн мазрагч Өр хангаа аймгийн Үлзий сумын Гончгийн мазрагчгийн хүрэн газар байна үзэгчтэй тэр 837 номертэй Өр хангаа аймгийн Үлзий сумын Гончгийн мазрагчгийн хүрэн газар. За улсын наадмын хайрыг Одонбаатарын халуун газрын ард дээр нь заарчлаа. За аршаа нэг сайхан суучих. Аршаа сууя. Цагаан хөдөл одоо өгсөж гэлэг 1 км Төв аймгийн Сэргэлэн сумын анги алдарт байж Палмын гөлгөөгийн буурал тухтай газар орж ирсэн байгаа харагдж байгаа бол наадалт нь Өмнөг аймгийн Цогцтой сумын уяаж ажлын корпорац ерөнхийлөгч Стамберлын Баттэртний хээр газар хальчиг хээр газар Соломонгийн төлийн төл ард дээр нь Хөвсгөл аймгийн Ихүү сумын уяаж Дэнзэнгийн инктүрийн хул газар байгаа энэ арийнх нь за энэ арын том ширэг газар бол Сүхбаатарын аймгийн Халдсан сумын оюугийн буурал газар түүний ард дээр Лавгийн Мөнх Баатрын бор газар за түүний ард тал дээр гарч иж байгаа тэр 648 номертэй жижигхэн хээр газар гараад ирсэн уршилж байна. За энэ хээр газар бол энэ Хишгийн баяр хотын хээр газар байна үзэгчтэй. Төв аймгийн Баян цагаан сумын уяаж Санжаа газрын биш Хишгийн баяр хотын хээр газар Төв аймгийн Баян цагаан сумын Өвгний Батрын гэдэг айлын адууны өгшөлтэй олон үеийн хурдтай өнгөрсөн жил хүрээ замд аншиг наадан төрөөс азар. За энэ арын хоёр хүрэн газар бол Гордогийн дөрж хүргэн хүрэн газар Фороны замын амт хүрэн газар хоёр энэ одоо уршилж байгаа байна. За Хишгийн баяр хотын хүрээ газар цагаан хөтөлтэйгээр 17-оор давлаа да. Төв аймгийн Баян цагаан сумын Хишгийн баяр хотын хүрээ газар за жоох уршилж. Говьлтай аймгийн харьяат Монгол улсын дотмондож Давдржин Гамбаатрын уйсан энэ наадлын цэнгэр замстай хүүхэдтэй хонгор газар бол Ховд аймгийн уяаж Эм-Ойл компани Батбэрийн хүрэн гэдэг газар үзэгчтэй. Энэ хүрэн газар бол өнөөдрийн хувьд одоо тун хурдан байгаа юм газар. За ард дээр нь яваа газар бол Шунхлын Бацаахны газар байгаа. За ингээд энэ хүрэн газар бол одоо улсын их баяр наадмын дундлын хэдэн газарганд орж илээ. Хөвсгөл аймгийн их уулын сумын Дэнзэнгийн инктүрийн хул газар, Төв аймгийн Баян цагаан сумын Хишгийн баяр хотын хээр газар, Сүхбаатарын аймгийн Халдсан сумын оюугийн шараг газар, ард дээр нь Лавгийн Мөнх Баатрын бор газар юм уу да. За гадлах газар харагдаад өнгөрч явах шиг байна. Чирнэлийн өвчтөй хүүхэдтэй сартай хүрэн газарч одоо юу үлдээ дээ.
За уршилч. За Палмын бүлгөөгийн буурал тухтай хөрөн газарга өнгө энэ одоо 1976 онд улсын наадмын ихцаалан дөрвөлсөн халдсан сүмийн шагдар сүрний шарга гэж одоо хурцын шарга гэдэг газарганы удам өгшөлтэй ийм одоо хурдан газарга да. Энэ өнгөрсөн жилийн дөрвийн 2 наадмын 10 өндөргээний даншиг наадмын айраг. За энэ бол одоо Палмын бүлгөө яаж өнгөрсөн жил улсад буурал газаргаан 10 дууссан энэ жил одоо хэд дуусах мэдэхгүй байна. Ховд аймгийн мянган сүмийн уяа загдж үеийн хэсэгтээ ярилцлага бол Сүхбаатар аймгийн халдсан сүмийн уяа Батуултын унган адуу ийм одоо хурдан газаргаа урд талд нь явж байгааг та бүхэн харж байгаа байна. За хээр газарганы хувьд хитээрээ энэ жил ганган шүү байгаа юм байна. Мөнгөтэй мандаа их тургамсаг гоё ерэн дээр нь гоё нардуусан байгаа харагдж байна. За урдлын газаргыг харуулъя. За өнөөдрийн урдан газарганы уралдааны 885 номертой сайхан зингэр цэнтэй хүүхдтэй хээр газарган дээр нэг сайхан тогтоодгоор манаас жолооч. За энэ 885 номертой хүүхэд унсан хээр газарг болоо Жаргал сайхны Эрдэнэ төгсөн хээр газарг Дундгой аймгийн хулд сүмийн Жаргал сайхны Эрдэнэ төгсөн хээр газарг за тийм байна. Энэ тэр Хулдын баяр сайхангүй хээр газарг мөн байна. Энэ одоо шүтлэн улсын их баяр наадамд аман хөзүүдсэн Дундгой аймгийн хулд сүмийн улсын газарт байж Бандагийн баяр сайхныг 5 өчрийн унган адуу Дундгой аймгийн уяач Жаргал сайхны Эрдэнэ төгсөн одоо хурдан хээр газарг Хулдын Жаргал сайхны Эрдэнэ төгсөн хээр газарг улс усад нэг харагдсан Төв аймгийн 90 жил 6 дуртасан за уршил урдлын хэдэн буян газарган дээр Өмнөг аймгийн зөвчцийн сүмийн харьяад Монгол улсын нотмонд байж Бат Эрдэнэ одоо хачиг хээр газарг тэр гараад ирлээ. Соёл газарг улсын хөтлөө дүнжин аргыг хөтлөөд байсан. Аргагүй миний өвөө ийм хүн байсан гэдгийг одоо дурсж байгаа болтой юм одоо. Төв аймгийн Нэлгэр хаан сүмийн байж мөнгөн шагаан алтрал Төв аймгийн Баян сүмийн унган газарг дүнжин аргыг энэ жил хөтлөөд байсан. Бооцоо дурлан төрүүлсэн. За түүний урдтал дээр 837 номертой сайхан дээр газарг бол одоо манай зурагдаачийн дунд харагдаж байгаа. Энэ бол Онцгийн мазрагчаагийн Үр хангаан аймгийн Үлзий сүмийн Онцгийн мазрагчаагийн хүрэн газарг Үр хангаан Баян голын Балдан дорж байж байсан баха. За урд дээр нь халуун газарг ба энэ бол Дундгой цэнцганы Олдонбаатар хэл газарыг ихцаал улсад ам үзүүлсэн. За энэ Монгол хээр юу вэ? Дундгой аймгийн Үлзий сүмийн угуул Монгорон улсад компани захирал Батцгүй наран хүүгийн одоо Монгол хээр гэдэг газарыг ёстой нэг хээртэй уралдана гэдэг чи хизээний одоо ер нь өчгөө ажил байна да. За түүний урд тал дээр нь яваа Сүхбаатар аймгийн Халзан сүмийн уяач Батцэрэнгийн унган адуу Говьлтай аймгийн Дарин сүмийн уяач Сусар урмын Баттулгын одоо хурдан зэр газрыг Сүхбаатар аймгийн Халзан сүмийн уяач Эрдэнэ далайн Эрдэнэ үлэг уйсан энэ зэр газрыг бол байгаа. За энэ зэр газрыг бол одоо дээгүрхэн гараад ирсэн явж байна. За урдлын нийтэн газарган дээр очие. За урд талд нь давуу дөржийн шүүгэр зэр гэдэг газрыг Даваа хүүгэн Баян батын Наран хонгор газрыг Дундгой аймгийн Үлзий сүмийн уяач Дэрэнчиг зодлын Эр улсын Тэргүүн хонгор гэдэг газрыг энд байна. Улсын наадмын шүтэн зургаалаад их цаалан аман хөзүүдсэн соёолын дүнжин гарав төрүүлсэн ийм урд газрыг за үржлээ. 1009 номертой юм биш үү цагаан хувцастай хүүхэдтэй сайхан хонгор газрыг уралдаад байсан. Энэ 1009 номертой Үр хангаан аймгийн 9 сүмийн Сэргэлэнгийн хонгор газрыг юм байна. Үзэгчтэй Монголын морин спорт вэжтэй холбооны тэргүүн Үр хангаан Сэргэлэнгийн хонгор газар захны 90 жил дааг төрүүлж ирсэн хонгор газар байна. За ингээд Хөвсгөл аймгийн морин сүмийн уяас Төвдөн дөржин болдоотрын халуун газар цагаан хөтлөл дээр хөтлөөд гараад ирлээ. За ёстой нэг халуунтай уралдана гэдэг чинь халуун хайруулын давган дээр гараад тавьж байгаа юм шиг болдог гэдэг чинь үний юм байна. Халуун хөтөлсөн Ховд аймгийн Цэцэг сүмийн харьяад Монгол улсын хүний гавьяатын Начингийн баасан живийн хурдан бороцрог аман хүзүүн дээр Төв аймгийн Сэргэлэн сүмийн уяас Батулгын Сүхбаатарын Дүү хээр газар 3 дээр ингээд төрийн их баяр наадмыг цагаан хөтөлдөө энэ 3 газарыг хөтөлж гарч ирлээ. Хоймор нутгаас улсын их баяр наадманд анхны газарыг төрүүлсэн, Ховдоос ус анхны газарыг төрүүлсэн, Ховдоос дөрвөн их мөр төрүүлсэн, Төв аймгийн Сэргэлэн сумаас газар болон газарыг төрүүлсэн. За Батулгын Дүү хээр, за харагшаа суучин ингээд цагаан хөтлийн уруу яг тонгооход энэ 3 газар 45 милтэй тонгоож байна. За Начингийн баасан живийн бор, за тэр Хөвсгөлийн халуун газар ард нь Дүү хээр угаа. За энэ Төв аймгийн Баян цаан сүмийн уяас Даваа хүүгэн Баян батын Наран хонгор гэдэг газар Үр хангаан аймгийн 9 сүмээр хэд Монголын морин спорт вэжтэй холбооны тэргүүн Сэргэлэнгийн хонгор газар Завхан аймгийн 90 жил 13-нд дааг төрүүлж байсан хонгор газар байна. Цэнд аюуш мандаа үйсэн. За 5 дээр энэ хонгор газар 6 дээр давуу дөржин шөвгөр 7 дээр тэргүүн хонгор 8 дээр Говьлтай аймгийн харьяат Дарин сүмийн Сусар урмын Баттулгын зэр газар 8 дээр 9 дээр Одонбаатарын халуун газарыг Ажнаагийн Бат Эрдэнэ Додмандагийн хээр газар 912 дээр юм байш үзэгчтэй аршааныг харуулж байгаа. Тэр хоёр газрыг 910 дээр байгаа. За ингээд дотор талаар нь ороод нэг аршаа суучих. За тэр Говьлтай аймгийн Дарин сүмийн Сусар урмын Баттулгын зэр газар цаашаа хадуураа гараа ичлээ үзэгчтэй. За энэ Өмнөг аймгийн зөвцөцийн сүмийн уяас Ажнаагийн пресийн өгөлөж Тодгондоо Стимэрлийн Батэрдний хээр газар. Энэ үнэн хурд зэрэг юм аа. Зангидсан гарааштай Хонконг газар байхгүй бөхөр улуучийг андах гэж юм да. За тэргүүн хонгор газар тэмцээхэн сударсан байдалтай байна. Ард тал дээр нь Одонбаатарын хэл газрыг харуулъя. Энэ хэл газрыг харуулчих. За түүний ард тал дээр яваа азаргнуудыг харуулахад Монгол хээр тэр ард талд нь явна. За Дүү хээр бол одоо хоёр хурд зэрэгтэй цагаан хөтлийг давхан донгойсон байгаа. За Монголын морин спорт вэжтэй холбооны тэргүүн Сэргэлэнгийн зэр газар гэдэг чинь хурдан байгаа газар, хонгор газар чинь хурдан байгаа газар байна. Онцгийн мазрагчаагийн хүрэн газар, Үр хангаан аймгийн Үлзий сүмийн Пүрвдэржин Балдан дэрж энэ Үр хангаан Баян голын Балдан дэрж юусан Онцгийн Батрагчаагийн хүрэн газар байна. За ингээд ахаад аршаа нэг суучаа. Одоо газар одоо чөлөөтэй байгаа. Ингээд 14 язраг
За 3, 6, 7, 8, 7, 8, 9, 10 дээр Базарагчгийн хүрэн газрыг давлаа. 11 дээр Монгол хаяр давлаа. Ахаа харагшаа сууя. За 11 дээр ингээ Монгол хаяр давсан. За 12 3 язрагнуудыг одоо манай зурагдаачийн дуран дахиад сайхан харуулнаа. За 13 язрагыг ямар язраг хөтөлсөн болж үж вэнэ. Бүгдээрээ жоохон суугаад харуулъя. Зөөлрөөд сайхан харуулъя. За 13-ийн язрагыг манай зурагдаачийн дуранд одоо сайхан харуулъя. За 13 дээр Хөвсгөл аймгийн уяас Дэнзэнгийн хөтрийн улаас Төв аймгийн дэлгэрэнэ Мөнгөн шагаан залуу алтар Ховд аймгийн Мянгат сумын уяас Цагдаживын мэд сайхны Хурдан хаяр язраг. За энэ ард дээр нь гарч иж байгаа Савгийн мөнгө баатрын очбор байх шиг байна. За очбор. За Дэнзэнгийн хөтрийн улаас 12 дээр 13 дээр Мөнгөн шагаан алтар 14 дээр Цагдаживын мэд сайхны 15 дээр 519 номертой очбор байх шиг байна. Савгийн мөнгө баатрын очбор. За энэ ард дээр яваа Чернэлигээ авцтай хүүхэдтэй хүрэн газраг бол үзэгчтэй Савгийн Батмөнхийн хүрэн газраг шүү. Ховд аймгийн Бэгэр сумын хараад улсын алдарт байж Гацууртан Жимбатаргийн төрсөг Савгийн Батмөнхийн урдан хүрэн зээр газраг байгаа харагдж байгаа шүү байна. Түүний ард дээр Төв аймгийн Баян цагаан сумын Хишгин баяр хотын яриацраг, түүний наадлалд нь Өвөр хангаан аймгийн Хужиг сумын хараад Хүрвийн Бат сайхны борооцраг, түүний ардталд нь Говьлтай аймгийн хараад Тудмандаа Ганбаатарын уйсан Эм ойлын Бат хоёрын хонгоцраг, түүний задлалд нь Сүхбаатар аймгийн Асар сумын Оёгийн шарга газраг, түүний ардталд Төв аймгийн Сэргэлэн сумын уяач энэ гүлгөөгийн буурал тогтсон ингээд 19 20 газар давлаа. За харийнхын нэг харуулчих. 20 газар одоо сайхан давсан. За ингээд өнөөдрийн хурд уралдааны азаргын уралдаа мөн ганган шиг болж байна. Төв аймгийн Баян цагаан сумын Хишгин баяр хотын хаяр азраг 15 6-гаар нилээж ирүүхэн өсөлтөө улсын их баярна. За арын хэд азрагыг Аранга аймгийн Өндөр улаан сумын Шарвжимцэн Батамжуны халсан азраг хөдөлсөн гараад ирсэн байна. 22 дээр хөдөлсөн гараад ирсэн байгаа харагдж байгаа шүү байх юм энэ одоо. За харъя тийм байна. Батгүй мандагийн соён бүзээрд азраг 2 гараад ирсэн байна. Батгүй мандагийн соён бүзээрд Аранга аймгийн Өндөр улаан сумын Шарвжимцэн Батамжунагийн халсан азраг 2 Батгүй мандагийн соён бүзээрд тэр цаа талд нь явна. За наа талд нь яваа борооцраг мөн Донон мандагийн унган одоо борооцраг байгаа болоо да. За энэ арын гхэн 2 азраган дээр их хөхөлтэй нэг сайхан хаяр азраг энэ Завхан аймгийн Эрдэнэ хайрган сумын уяач Сонор Тэрэдийн энэ гултын одоо хурдан хаяр азрагтай тун адилхан азраг энэ наадлаар нь гарч ирсэн бол тэр хөхөлтэй хаяр азрагтай цуг яваараа энэ Цэрэн даваагийн Мөнхбаатар Төв аймгийн Баян жилман сумын уяач Цэрэн даваагийн Мөнхбаатарын хаяр азраг энэ Архатын лавсрын гэдэг уяач байсан Цэрэн даваагийн Мөнхбаатарын хаяр азраг. За 349 номертой хаяр азраг Хавгийн замдалгийн алтар азраг байна. Сүхбаатар аймгийн Халзан сумын уяач Чагдар сүрэнгийн цогтөрдний онгон адуу Завхан аймгийн Улаастай сумын харьяат Монгол улсын Додмондоо Савгийн замдаргийн алтар азраг өнгөрсөн жилийн зүүн бүсийн хурд уралдааны 8 Халзан сумын 90 жилийн түрүү өнөө жил тун хурдан байгаа Ононгийн Батулыг уяаж үйж байгаа Завхан аймгийн харьяат Улаастай сумын харьяат Монгол улсын Додмондоо Савгийн замдаргийн одоо хурдан хэр азраг түүний ард дээр нь улаан хувцастай хүүхэдтэй Төв аймгийн Баян жил намны Цэрэн даваагийн Мөнхбаатарын хаяр азраг Аранга аймгийн уяач Шарвжимцэн Батамжуны халдасрагын ард нь ногоон хувцастай хүүхдээ юм. Цаа урагшлын ингээд 26 хүртэл суулаа шүүцэгчтэй 26 дээр Батгүйн соён бүзээр азраг 26 дээр цагаан хувцлыг давлаа. Алаг азрагаараас харагддаг үү говь алаг азраг. За ингээд урагшилъя. За Цавгийн замдалгийн алтараас нүд хөмсөг зогчоос Батэрдэн ургийн зохирхуу зохихтой азраг байх ч вэ би нэг тулж хараагүй. За Монгол хаяр 22 дээр Миндэгийн хаяр азраг 21 дээр Оёгийн шарга азраг 20 дээр Савгийн Мөнхбаатарын баз азраг 19 дээр 18 дээр Хишгин баяр хотын хаяр азраг 17 дээр Эм ойлын Бат хоёрын хонгор азраг 16 дээр энэ Төв аймгийн Сэргэлэн сумын гөлгөөгөн бууралтай зээр азраг за урагшлаа 16 дээр гэсэн үү. За 15-ыг харъя. За урагшлаад одоо манай зураглаачин дуранд харуулнаа. За Хүрвийн Бат сайхны зэр. За 15 дээр Савгийн Мөнхбаатарын 509 номертой барзаргаа. За түүний цаадал Мөнгөн шагаан залуу халтар урд нь Говьлтай аймгийн Бэгэр сумын уяач Гацуурт компани захирал Савгийн Жимбат улсын алдарт бай Жимбатын зээл алзараг. За түүний урд дээр Хөвсгөл аймгийн Ихүү сумын уяач Дэнзэнгийн хөтрийн удасраг Хөвсгөлийн хотгойдын хурд эгч хөдлөн төрийн их баяр наадмын эгч хөдлөн энэ хурд азраг байна. За урагшлаа. За ингээд бол одоо нэг 13 4-өр яваа азрагнуудыг манай зураглаачин дорнд харууллаа. За урагшаа яваа очиж харуулъя да. Ямар азраг явна. За энэ урд 8 азраг яваа шүү. 9 10 азраг явна тийм ээ. 6 10 азраг явна. За 10 дээр яваа азрагыг одоо манай зураглаачин дорнд харуулгаад Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Баттулгын Сүхбаатарын дүү хаяр азраг 10 дээр байна. Төвшин жирэгэн бүрэг дөрж байгаа хонгон дүү хаяр азраг 10 дээр энд явж байгааг та бүхэн харж байна. 9 дээр Дундгой аймгийн Сайн цагаан сумын Бэлчээгийн Уданбаатарын халиу азрагыг улсын алдарт уяач их баяр байсан гараад ирсэн байна. За бүгдээ 8 дээр байгаа хүрэн азраг Өвөр хангаан аймгийн уяач Батар Бэлчээгийн хүрэн азраг Өвөр хангаан Баянгол аймгийн алдарт уяач Алтан дорж үйсэн. За тэр 19 8 7 дээр тэргүй хонгор явж байгаа. За өнгөндийнхөө хэд дээр очие. За өнөөдрийн урдан азрагны уралдаан ардын хувьсгалын 95 жилийн Монголын төржсөний Хэсэнгэл баяр наадмын үзүүрийн 7 азрагны уралдаан дундад толд гал натцсан өршилж байгаа харагдж байна. Азраг төрүүлэхэд айлын үүд гэж нэг юм орондоо даваагүй манлагийн хөө Баян Баттын хонгор азраг өнөдөр тун магадгүй дээ. Хөвсгөлийн айл азраг хөдөлсөй хэвээрээ. За 6 дээр даваагүй тод манлагийн унган алтраг Ажлын Батэрд нь тод манлагийн хурдан хайр азраг 7 дээр 6 дээр 5
дээр Монголын морин спорт өвчтэй холбооны ерөнхий нарийн бичгийн дарга бүрийн сэргэлэнгийн хонгор азраг, дөрөв дээр Завхан аймгийн Харьяат Монгол улсын дотроонд Дасцүгийн давгдэржийн шүүгэр зээр дасраг, гурав дээр Даваа хүүгийн Баян батын наран хонгор азраг, Аман хүзүүн дээр Баасанжи өмчин бор азраг, хөтлөөд байгаа халиун азраг. Би өнөөдөр хонгор азрагыг бол одоо ер нь магадгүй л гэж бодож байна. Хүүхдэн сайхан жолоогоо бариад дардсан, хөлн хөдлөхгүй яасан сайхан ундаг хүүхэд вэ? Азраг дөрүүлэхэд айлын үүд авиас чадвар азрагны хурд 3 орно, унсан хүүхдийн уруухаа орно 4 орно. Халиунтай уралдахад халах юм байхгүй, халуун билетгэн дээр гараа тавина гэж айх хэрэг байхгүй. За халиун бол улсын натан төрүүлэг газар энэ жил төрүүлж магадгүй юм байна да. Халиун бол сайхан өнгөлцсөн. За Баасан жимчмөр азрагыг Дорн аймгийн Матад сумын Харьяат улсын алдарт уяаж Батчрын Цэндбаатар уяаж уйж уяас болгоог нь тааруулсан. Давдэржин шүүгэр дээр дасрагыг Төв аймгийн Сэргэлэн сумын уяаж том түндүү хэрлэн уйсан. За Монголын морин спорт өвчтэй холбооны нарийн бичгийн дарга Сэргэлэнгийн хонгор азрагыг Өөрөнгө аймгийн Үлзий сумын Харьяат Түмэн улсынхаа дунд баахан хэмээн алдарсан мандаа цэндэ ишүүлсэн. Ажлын Батэрдэн сайдын 415 дугаартай юм уу та энэ хээр азрагыг Монгол улсын толгойд яаж аймгийн алдарт байж хэрлэн уйсан энэ Давдэрж Тодмонлагийн хээр азраг юм байх та 15 номерт энэ. За энэ тийм шүү байна. Давдэрж Тодмонлагийн соёолон урдлан байдаг хээр азраг байх шиг байх юм тийм ээ. Энэ соёолон байх хурдан байдаг хээр азраг нь байна да. Өнгөрсөн жил Сүхбаатар аймгаас авчирсан энэ соёолон байдаг хурдан хээр азраг нь хэний унган бэлээ байж. За Мэндэ гэдэг залуугийн унган байхаа энэ бол Сүхбаатар аймгийн унгаатуу Завхан аймгийн Яруу сумын Харьяат Монгол улсын дотроонд Дасцүгийн давгдэржийн хээр азрагыг хэрлэн уйсан 6 дээр байна. За ингээд наран онгор азраг наадмын талбай хийгүүч эхэллээ. Өндөр хүчтэй шон өнгөрөө 7 км дутуу байхад Төв аймгийн Баян цагаан сумын Харьяат Монгол улсын удам түвэж зууны мандаас Даваагүйгийн хүн Баян батын онгор азраг нарны зэстэй онгор азраг наадмын талбайг бүтэн сэлмэд гарч ирсэн бол Завхан аймгийн Яруу сумын Харьяат Монгол улсын дотроонд Дасцүгийн давгдэржийн шүүгэр зээр дасраг аман хүзүүжээ. Асалтын дугрын зүгээрийн унган атуу. За өнгөрсөн жил одоо улсын хоёр наадмын дурлалтаагүй байх. За энэ зээр дасраг бол соёолон бүсийн уралдаан зүүн бүсийн уралдаанд хайрагжсэн. За өнгөрсөн жил Шанхад төрүүлсэн ээж толгойн 20 жил аман үзүүлсэн. Аман үзүүн дээр нь ар дээр нь хөвсгөлийн халуун газар өндөр хүчтэй шон ингээд өнгөрлөө. За хонгор газар гараад хөтөлсөн. Өнөөдөр энэ том мардгүй байсан юм а. Даваа хүмүүнлээ бол одоо ер нь бороотой сайхан чигтэй байгаарэ гэж байх шиг байсан. За Монголын морин спорт ээж толгойн ерөнхий нарийн бичгийн дарга Сэргэлэнгийн хонгор газар нааталдан Завхан аймгийн Яруу сумын Харьяат Монгол улсын дотроонд Дасцүгийн давгдэржийн халтраа газар өнгөрсөн жилийн зүүн бүсийн урд уралдааны хязгаарлал насны 5 энэ алхтын буруу хунгаан уяад байсан халтраа газар мөн байна да. Бацаахан Тодмонлагийн уйсан давгдэржийн одоо соёолон хээр азраг байх шиг байна. Ард дээр нь Өөрөнгө аймгийн 9 зүйлсмээр Харьяат Монголын морин спорт өвчтэй холбооны тэргүүн Сэргэлэнгийн хонгор азраг. За эмчин бор азраг эвгүйхэн хисгээд буруутлагын хөлн эвгүй болчлаа. Буруу урд хөлн эвгүй болчлаа. Татаад тэргүүн хонгор тэр цаана хатуур ажиллаа. Аришаа сууя. Эмчин бор азраг хүүхдэн яа эдгнэ буруутлагаа махалцах шиг болох юм да. За тэргүүн хонгор бүр тэр урд хатуураа бичлээ үзэгчтэй харуулъя. За Хот аймгийн Цэцэг сумын уяаж. За энэ бол одоо өвчтэй холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Сэргэлэнгийн хонгор. Бүр тэр өндөр хүчлийн дээр хадуурч хонгор азрагыг харуулж байна. Тэргүүн хонгор гэж хурдан хонгор азраг хадуур ажиллаа. За харшаа сууя. За энэ бол одоо хэрлэн уяаж үеийн хоёр хонгор азраг, хоёр азраг үе. За эзэн мөнхийн мөнгөрд нь уяаж үйсэн халиу азраг харшаа сууя. Ахаад харшаа суучих. За харийн азрагнууд ямар азраг орж иж байна? Дундгой аймгийн Сайн цагаан сумын уяаж, Бэлчээгийн Удамбаатар уяаж 2 жилийн өмнө их цаалан халиун өрөөг улсад харигдуулж байсан юмсэн. Төв аймгийн Баян өнжин сумын Төмөн дэлгэрэн их хоёр гэдэг хүн улсын алдарт уяаж цол орсон. Авиасаараа байвч манлал алдартлаг өгсөн. Одоо тэгээ болохгүй нэгэнт хууль төрмийн дагуу өөрчлөлт хараагүй байхгүй. Дундгойн Сайн цагаан сум Бэлчээгийн Удамбаатар. За дундгойгоос одоо төрүүлэх 7 дахь газар нь хэрвээ төрүүлэх юм бол Төв аймгаас 51 дахь газар хонгор төрүүлнэ, хөвсгөлөө санхны азраг халиун төрүүлнэ. Завхнаас ч одоо улсын наадамд дүүзэрд сандаалагдсан бандаг нэрээр улсад төрүүлсэн байхаа Завхнаас азраг төрүүлсэн байх. За үнний ард дээр байгаа Хөвсгөл аймгийн их усмын Дэнзэнгийн гүтрийн халтар азраг. За ингээд 6 азраг. Энэ 6 дээр 7 дээр Дэнзэнгийн гүтрийн халтар азраг 7 руу халиу хул азраг орж ирлээ. За 8 дээр Лавгийн мөнх бадрын бор азраг, 9 дээр Төв аймгийн Баян цагаан сумын Хишгэн баяр хотын хонгор азраг. За яваарай. За 9 дээр Хишгэн баяр хотын хонгор азраг хээр азраг байна. 10 дээр Эм ойлын Бат хоёрын хонгор азраг, 11 дээр Дүүхээр, 12 дээр Гацууртын Жимбатын зэр азраг, 13 дээр Шаравчинцэн Мадамжонегийн халт азраг. Яасан араас гарч ирвэ? Үнэхэрийн араас гарч ирээд ер нь нөлөөнд дээгүүр орж ирлээ. Сандэлэг Тодмонлагийн халтраа азраг тэр 14 дээр явна да. За тэр Бацаахны бор азраг явна. Тэн дотор ч одоо за гүлгүүгэн буурал дугт явна. Асалтын оюугийн мөхтийн шар газар явна. Ахаа тэр азраг 115 номер дээр азраг. За энэ бол одоо Дүүхээр Гацууртын Лавгийн Батмөнхийн хүрэн азраг, Шаравчинцэн Мадамжонегийн дүнжин гаралтай харигдаад өнгөрсний жилийн өндөргэнэ дашгийн түрүү дээр азраг халт азраг гэсэн энэ гурав азраг. За тэр хоёр дөрч. За Төв аймгийн Баян цагаан сумын Санжаа бадрын хишиг гэж аймгийн зан Хишгэн баяр хотын азраг, Төв аймгийн Баян цагаан сумын Өвгний хотын гэж улсын хоёр наадмаас 5 4 19 хайрыг аваад
Адуу хайрагтна байгаа чинь гэж илүү өмдөө тэмээ хөдөлж их наадмын дижэн дэржсэн алдар сүт үеичдийн адууны өгшил энд харагдаж байна да. Тавгийн мөнгө батрын буразыг онон додмалдаа үйсэн энэ бол одоо энэ жил соёолын газрыг дүнжинэрвэга орд оролдоонд айрагцсан газрыг урд талд нь Хүсгэл аймгийн их усмын Дэнзэнгийн хөтрийн явал газрыг байгаа. За өршилч. За Сандалэг мандагийн хэрэг 14-5 дээр байгаа байна да. Тэр хэрэг зэрэглэн явмаар болоод байх шиг байх. Хүмүүсөг яасан мандаг газар гоо тэр зэмнийг чараагүй. Зүмбэсийн дэшиг нэ. За тэргүй хонгор газар хурдан байсаад рахнаас 2 газар хатуурлаа. Тэргүй хонгор хатуураа ичлээ. Моголтай аймгийн Дарив сумын Сүсрүүрмийн Баттулгын өрн газар хатуураа ичлээ. Начингийн масан жимчийн газар хөлн болохоо байгаад үлдчихлээ. За энэ бол одоо үнэхээр бас эвгүүл юм бас болоо сая. За ингээд одоо энэ жилийн төрийн хоёр наадмын хурдан азарганы уралдааны 5-6-гийн 2 азаргыг таавахын даруулъя. За 6 дээр бол хонгор азарг хэвээрээ. 6 дээр хонгор азарг Өвөр хангаа аймгийн 900 сумын гол Монголын морин спорт вэжтэй холбооны тэргүүн Сэргэлэнгийн хонгор азарг. За дааганда завхны 90 жил түрүүлж байсан даагда. Азарг та. За ингээд Сэргэлэн дараагийн хонгор азарг бол одоо энд явж байна. Өвөр хангаа аймгаас ч одоо улсын их хоёр наадам түрүүлсэн азарг. Батуугийн толон гэдэг азарг 96 төрүүлсэндээ. За айргийн давруу орж ирсэн Дундгой аймгийн сайн цагаан сумын байж Бэлжээгийн Удан Баатрын урдан алиун азарг айргийн дав дээр гарч ирлээ. За энэ бол одоо өөрийнх нь унган адуу баха. Адууны төлөө их олон жилийг зольж яваа ийм одоо сайхан уяаж соёлын нэлээд азарг бол үнэхээр хурдан байна. За өршлий. Өнгөний дөрвөн азарг тасарсан улсын их хоёр наадмын барай 3 км үлдсэн. За өнөөдөр одоо даваагүй мандаа хонгор азарг төрүүлсэн. Ай. Системик айлын үүд авиач чадвар азарганы хурд гэдэг чинь азарг төрүүлэхэд ихээхэн нэмэр болдго юм байна да. 11-ний өдөр бороод явсан миний хонгор азарг улсын наадмын нагдгүй шүү гэж байсан. Эзэн үннээ хэлсэн байна. Нуугаагүй байна. Сайхан хэлсэн байна. За ер нь бол одоо за гэхдээ юм болоогүй. Энэ олон халахын сайхан түмэн ихүүдээс хар цагаан хэлэм хол хазгаа тус болдгоо. Монгол наадам хэнд сайхан болж байвал Монгол наадмын морин уралдаан онц сонирхолтой болдог. За ах トゥ хоёр тод мандаа даваагүй тод мандагийн хуурайд давуу дэрж байгаа. Ер нь анх мөрөнд дөрсөн цагаас анх тагсандаа Сүхбаатар аймгийн Асхтын бороохон үеж зүүн ажил сталин тавлуудаг хэрэг мөндөө байна. Энэ одоо бүртгэл дээр яг сайн тоон харагдахгүй. Ажныгийн хэрэг биш үү? Бүүсэн тамга нь биш байна. За энэ бол Засгийн аймгийн Яруу сумын хараад Монгол улсын тодмондоо Тэсвийн нагдрын хэрэг зэрэг баха. 3 дээр халиун азарг байгаа. Аман хүзүүн дээр шүүгэр зээрдэг байгаа. Хонгор өнгөлж яваа. Хонгорчд өнгөлөхөөс томгүй азарг юм а. Сайхан савгсан уртган дөрвөн жилтэй сайхан гоёмсог хоёр нь санаанаас гарахааргүй азарг юм а. Хүн бол төрхтөө түмпэнтэй хоолой халбаг сарайтай хамаг юмтай комор нь аваад ирдэг гэсэн даваа хүмүүлдэ тэгж төрсөн хүн юм байна да. 50 оны бард багтж төрсөн хүн гэж ярьдаг манай нутгийнхан. За хонгор дээр шүүгэр зээрдэг дохуулсан дугрын цаг үерийн унган зэт азар зүмсийн дэшиг дайрагдсан хцаалан өрөө. За энэ бол одоо дугрын цаг үерийн унган зэт азар даваа өдөрч манлаач одоо улсын наадамд согоо хэр мөрөн айрагдуулж байсан. Азарг юусэн бэлээд энэ ч айрагдуулж байлоо. За хонгорын буруу талд нь дэшэдэрлээд очиж халиун жаахан аргасэлаа. Даваа өдөрч хээр азарган дөрөв дээр яваа. 5 дээр дундгуун сайн цагаан сумын Бэлжээгийн Удан Баатрын халиун азарг зааваршилж. Одоо нэг азарганд аргагүй сэн гэдгээ нэг харуулж байна да. Азарган улсын наадамд 14-5 дахь төрүүлгэлээ да. Даваагүй мандаа Төв аймагчууд хон нэгт төрүүгээ авахд ер нь тун ойрхон байна. Завханчудаас улсын их хоёр наадамд азарг төрүүлсэн хүн ч одоо ер нь ямар хүн байдаг юм л да. Завханаас улсын их хоёр наадамд төрүүлсэн азарг байдаг баг шүү. За ер нь ихмэр бол одоо Батцанбуугийн халдсамар төрүүлж байсан. За хонгор азарганы буруу талаар нь давуу дэржин зэт азарг яваа. За энэ бол одоо энэ жилийн төрийн их хоёр наадмыг нэг энэ хоёр азарг 61-ийн сунгааны хоёр азарг л ингээд одоо хөтлөөд байна да. Баран Баян Баттын хонгор азарг 3 хоёр азарг наадамд төрүүлээ. Хавчиг төрүүлгээд ахид төрүүлэх гинэ. За ер нь бол одоо ер нь тун магадгүй давуу дэржин шүүгэр зэт азарг дараатай яваа. За энэ бол азарг яаран тавиад туухгүй ш. Хоёр тийшээ шүүгийчгөөд будаа аштай хатны тэнцэл нүгэлтэй сайтай гол сайтай. Энэ арын хээр азаргийг хараа. Мотор зороод хийдсэн мөрний хөшөө аштай. Мөнч зэвүүхэн азарг харагдаж өгч вэ. Хөвсгөлийн халиун азаргч одоо ер нь сайн байвал 1-2 салгархан байвал 4-5-2 л нэг юм да. За үнэхээр урдан азарг гэдгээ өнөөдөр бол одоо батлан харуулж байна. За 5-ын азарг руу суух зай байхгүй байна үзэгчтэй. Наран хонгор хөтөлсөн ард дээр нь самбай дэрлээ шахуу давуу дэржин шүүгэр дээр тазарах түүний ард дээр хөвсгөлийн халиун азарг гараад ирсэн байгаа харагдж байна. За сүүлийн ямар ч байсан хэдэн жил завхнаас азарг төрүүлээгүй. Завхнаас Тэсвийн давуу дэрж мандаа өнөд хоёр азарг нь ойрход ойрхон байна. Сан дундын хэрлэн уяач улсын их хоёр наадамд одоо хоёр мөр зэрэг оруулж исэн хүн шүү бас. Хоёр азарг зэрэг оруулахад аях юм. Эзэн мөнхийн мөнгө хэрдэн гэж энэ залуу 7 жил нэг азаргийг 7 жил нэг жирмэн дээр нь мордолж байна да. Залуухан юм сайн юм үнэхээр сайн уяач юм аа. За ингээ хонгорын нэг хөтлөж байгааг нь өөхөн гараад хөтлөж байгааг нь хандгай шидэ харагдаж байгаа. Би бол зүгээр нутгийн хөв хонгор азаргийг үнэн хурд азарг гэж боддог. Авдрын шүүгэр зэт гэдэг азаргч одоо дальтэр хайрга хурд азарг да. Би юу чи юу гэж барайны газарт орж ирлээ. Барайны адаг руу орж ирэхэд Төв аймгийн Баян цагаан сумын угол Монгол улсын хөтөлмөрийн баатар 100-ны малдаа даваа хүүгийн хүү Баян Баттын хонгор азарыг хөтөлсөн хэвээрээ. Яа.
өвөө аавын улсад төрүүлсэн хөрөн азарганы ивэл бурхан өөрийн аавын улсад 2 төрүүлсэн азарганы ивэл дүү ингээд энд одоо нэг азарганы үүдтэй юм сахиустай айл юм а. За аман үзүүн дээр нь яваа давдржин шүүгэр зэр дазраг. За завхнаас ч одоо сенат назар төрүүлсэн санагдахгүй байх чинь вэ? Юу вэ? За шүүгэр зэр төрүүлэл завхны анхны азарга төрүүлсэн төв хонгор төрүүлэл төв ангиас 51 дахь азарга төрүүлнэ. Эднийхээ зөвхөн намзлын хөрөнгө азарга төрүүлсэн хонгор халтраа 2 төрүүлсэн 6 төрүүлсэн энэ хонгор төрүүлсэн 7 төрүүлсэн яг өөрийн нэрэн дээр 8 азарга төрүүлэх гэж байгаа айл шүү. Хөвсгөлөөс азарга улсын наадам төрүүлээг байгаа. Халуун азарга бол ханамлах үеэд ирэх юм бол халахын наадмыг үнэхээр зам заах юм а. Одоогор бол 105 машины дайтай азарга байх ч вэ. Ер нь бол за ингээд хөнгөрийн азарга, за Баянбаттын хонгор азарга, за ингээд бахтууштай нь одоо энэ юм байна да. Монгол улсын хөдөлмөрийн баатар 100 жилийн мандаа хөдөгч Даван хүүгийн хүү Баянбаттын хонгор азарга. За жаахан салбар ус халуун азаргыг араас тохиулсан. Халуун зээрдийн талаар орж ирсэн давгагийн шүүгэр зээрдэг азарга сүүлэн жаахан шарвж явах шиг байна. За урагшлаараа манай жолооч одоо жаахан урагшлаад явах хэрэгтэй. За ингээд Төв ангийн Баян цагаан сумын харьяат Монгол улсын хөдөлмөрийн баатар Даван хүүгийн хүү Баянбаттын хонгор азарга. За одоо бол унсан хүүхдийн уруухан үнэ айлын үүд азарганы урд авиас чадваргуу хамаагүй болсон унсан хүүхдийн уруухан гэж юм би. Пүү тэр араас хатчих соёлын хэр азаргач дараа талтай ирж өгч вэ. За ингээд өнөөдрийн урдан азарганы уралдаан за барийнхаа зурхад очиж наахан талтан зогсож Төв ангийн Баян цагаан сумын уяаж Даван хүүгийн Баянбаттын урдан хонгор азарга төрийнхөө их хоёр наадам төрүүлэхээр түмнийхийн алтан шалаа өргүүлэхээр хөдөөсөө хэвээрээ Хөвсгөл аймгийн уяаж Болдбаатарын халуун азарга аман хүзүүн дээр за ингээд Монгол төрийн хоёр наадмын урдан азарганы уралдаанд Төв ангийн Баян цагаан сумын уяаж Даван хүүгийн Баянбаттын хонгор азарга хөдөөсөө хэвээрээ халуун ард дээр хараа бараандаа шүүхөө халуун хараа бараандаа за айргийн за ингээд Хөвсгөл аймгийн мөрөн сумын уяаж Төвдөн дөржин Болдбаатарын халуун азарга төрийнхөө хоёр наадмыг хөдлөн орж ирж байна. Халуун азарга өнөөдөр түрүү магнат за зурхай дээр аль хонгор халуун за ингээд халуун азарга төрийнхөө хоёр наадмыг хөвсгөлчүүд түрүүнхнээ түрүү болсон бол хонгор азарга аман үзүүллээ. Тавдэрж уяачин хэр азарга зэр азарга 2 3 4-өөр хурдаллаа. Хоймор нутгийнхан хөвсгөлчүүд төрийнхөө хоёр наадмын анхны түрүүгээ азарганы анхны түрүүгээ хүртлээ. За тав дээр орж иж байгаа донд Хөвсгөл аймгийн их улсмын Дэнзэнгийн өвчтөрийн удацраг Дундгой аймгийн Сайн цагаан сумын уяаж Бэлтээгийн Улаанбаатарын халуун азарга 2 за ингээд Хөвсгөл аймгийн их улсмын уяаж Дэнзэнгийн өвчтөрийн удацраг Төрийнхөө хоёр наадамд айргийн тав турталж явах байна. Улаанбаатарын халуун азарга 6 турталж шиг боллоо. За зурхай дээр Хөвсгөл аймгаас 2 азарга ингээд орлоо. 7-оор Хөвсгөл аймгийн уяаж Цавгийн Мөнхбаатарын бор азарга 7 турталлаа. Монгол улсын тутмандаа Сононгийн Матулыг уйсан 8-аар Аранхай аймгийн уяаж Шарав Жансын Баданжууны халт азарга 9-оор Төв аймгийн Баян цагаан сумын уяаж Хишгийн Баяр Отын хэр азарга 9 за 10-ын азаргыг та бүхэндээ харуулъя. За 10 дээр орж ирж байгаа улаан хувцастай хүүхэдтэй сайхан хэр азарга орж ирж байна. За энэ хэр азарга 800 хэдэн номертой. За тэр цаатлаар Хүрийн Бацаахны бор азарга Гацуурдын Лавгийн Бат мөнхийн хүрэн азарга за 644 номертой мордсон хэр азарга бас нэлээд дээгүр 10 гранатаар орчих шиг боллоо. За энэ бол Өвранга аймгийн уян сумын Ганбаатарын ариун болтой хайр азарга өнгөрсөн жилийн Өвранга аймгийн бүсийн уралдааны айраг ийм одоо хурдан азарга байгаа. За энэ Завхан аймаг Гуулт аймгийн Баян улс мэрэ Тодмондоос Давдржин Ганбаатарын уйсан эм ойлын Бат хоёрын хэр азарга за түүний ард дээр орж байгаа улаан хувцастай хүүхэд Төв аймгийн